Цагдаа дотоодын зэргийн байгууллага 2025 оны хамтдаа өгч зорилтын хүрээнд алга хаагч ажилтны ажил орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн Баянөндөр сумын 2024 оны аймгийн төсөлд батлагдсан цагдаагийн газрын барилгын дотор засвар 45 сая төгрөг, аймгийн хөрөнгө оруулалтаар гадна басаад дээвэр гэрэлтүүлгийн шинжилгээд 109 сая төгрөг, дотоодын зэрэг 821-р тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах салбарыг заасан газар шилжүүлэн байрлуулах шаардлагатай техник хэрэгсэл худалдаа авахд 37 сая 150 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийг шийдвэрлүүлэн засварын болон хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Цагдаагийн газрын сургалт чөлөөт цагийн тангимыг аймгийн застрагын аварын зардлаас 401 сая төгрөг шийдвэрлүүлэн зориултыг өөрчилж эд мөрийн баримт хадгалах хөрөө 1 мэдүүлэг авах хөрөө 10 болгон засварлах ажил 50% үргэлжилж байна. Цагдаагийн ерөнхий газрын санхүү ард талын албанаас энэ оны 6 дугаар сард Ланд 76 маркийн 160 сая төгрөгийн үнэхий тээврийн хэрэгсэл, Орхон аймгийн Баянөндөр сумын застрагын тамирын газраас цагдаагийн газарт 141 сая төгрөгийн өртөг бүхий тээврийн хэрэгслийг шийдвэрлүүлэн Honda Star, Орхон аймгийн Жаргалант сумын застрагын тамирын газраас Toyota Harrier маркийн автомашинуудыг хүлээн авч албаны үйл ажиллагаанд ашиглаж байна. Орон нутгийн 2024 оны төвчид цагдаагийн газар шаардлагатай хөдөлгөөн тэргүүлийн тээврийн хэрэгсэл худалдаа авах зардалд 440 сая төгрөг шийдвэрлүүлэн аймгийн худалдаа авах ажиллагааны газарт 5 тээврийн хэрэгсэл худалдаа авах тендерийг зарлаж Монгол Хүнтэй компани шалгаран гэрээ байгуулан тээврийн хэрэгслүүдийг 2024 оны 4-р сарын 4-ний өдөр хүлээн авч албаны үйл ажиллагаанд ашиглаж байна. Орхон аймгийн цагдаагийн газрын эзэмшилт байдаг 2-ын анх оруулалтын соён ботхонд албаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Майдер инженеринг констракшн компанитай хамтран цагдаагийн газрын 13 албаагчдыг 1 м квадратыг сая 900 мянган төгрөг буюу зах зээлийн үнийн дүнгээс доогуур үнээр хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр оруулаж тус байрны барилгын ажил дуусаж энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс хүлээн авч албаагч нар орон сууцндаа ороод байна. Мөн арилжааны голомт худалдаа өгжлийн багтай хамтран албаагчдад цалингийн зээлийг бууруулах, ипотекийн зээл албаагчдыг хамруулах чиглэлээр 2 удаагийн уулзалт зохион байгуулж энэ онд 5 албаагчийг ипотекийн зээл хамруулан ажиллалаа. Цагдаа дотоодын зэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд тус цагдаагийн газраас 45 ажил, арга хэмжээ зохион байгуулж, эгний ягс жилийн байдлаар 21 аймгаас тэргүүлэн ажилласан байна. Мөн цагдаагийн газрын 2025 оны гүйцэтгэлийн төлгөөг 5 зорилт, 54 ажил, арга хэмжээтэй хэрэгжүүлэн цагдаагийн ерөнхий газарт жилийн эцсийн тайлан үргүүлж 92% маш сайн үлгээтэйгээр дүгнэгдэн амжилт гарган ажиллаж байна.